Ер нь бол нээлтийн өдөр эх орноо төлөөлөөд төрийнхөө талбайг ингээд мандуулаад явах мэдрэмж бол миний амьдралд бол мартагдахааргүй нэгэн сайхан дурсамжтай өдөр болж өнгөрсөн. Энэ удаагийн олимп нээлт маань одоо улс орнууд завиар явсан. Тэгээд завиар явж явах үед ингээд Монголынхоо ингээд талбайг мандуулаад хөгжөөнд дэмжиж сууж байгаа үзэгчтэй хараад илүү их омогших юм уу? Тийм мэдрэмж айгүй их төрж исэн. Маш тийм бахархалтай мэдрэмжүүд төрж исэн. За ер нь миний хувьд бол яг олимпиад 5 даваа давна гэсэн зорилготой ирсэн. Яг санснаар бас зорьсон хэрэгээ бүтээж чадсангүй. Эхний тоглолт Колумбийн тамирчиндаа таарсан. Тэгээ Колумбийн тамирчин маань ер нь бол одоо 35 настай, олимпийн хүрэл медальтай, дэлхийн аваргын өмнө хүрэл медальтай тамирчин байсан. Тэгээд ялагдал хүлээсэн ч гэсэн одоо зөвхөн энэ олимпиар миний амжилт ингээ хязгаарлагдахгүй гэж бодож байгаа. За энэ олимпийн үед бол манай эрэгтэй тамирчид бас харах эрхээ авч чадаагүй. Гисэн хэдий чи эмэгтэй бас хоёроо эрх авсан. Энэ бол бас түүхэнд анх удаа. Тийм болохоор ер нь бол шин түүх бүтээн гэсэн зорилготой ирсэн байгаа. Тэгээд одоо инх жаргал маань маргааш 8 дүлтгийн төлөө тоглолттой байна. Тэгээд одоо инх жаргалыгаа сайн дэмжиж шин түүх бүтээхийн төлөө баг хамталнаараа хичээж байна. Ханжоо Азийн наадамд бол 50 кг хэмжээнд яг олимпийн эрхээ авсан. За тэгээд тухайн үеийн мэдрэмж бол бас үнэхээр гоё байсан. Яг боксинг спортоор бол анх яг эмэгтэй хөлт яг тодорхой хэмжээний биеэ хамгаалах чадвартай болъё гэж бодож орж исэн. Тэгээд яг хичээллэх явцад бол яг энэ спорттой өөрөө аягүй их дурлаад тэгээ өнөөдрийг хүртэл ингээ хичээллээд явж байгаа. Боксинг спорт дан ганц Монголд гэлтгүй ер нь бол нийтээрээ дэлхийн нийтээрээ яг жигд хөгжиж ирж байгаа. Тэгээд ер нь бол одоо манай Монгол улс одоо спортын тамирчидтай хоол зүйч сэтгэл зүйч ингээд бас ингээд бүтэн багаар ингээд ажиллаж ирж байгаа болохоор ер нь бол одоо 2-3 жилийн дараа ч юм уу дараагийн 28 оны олимпиад манай боксинг спорт бүтэн багаараа оролцохыг үгүйсэхгүй. Инх жаргал маань ер нь бол тийм нэг явах тусам чангардаг гэдэг шиг. Яг олимпийн эрхийн тэмцээнд эрхээ авахдаа 5 тоглолт хийж авсан. Тэгээ бүх тоглолтын дээр эхний раунд хожигдсон. Тэгэл яг 2 дугаар раунд хожоод 3 дугаар раунд хожоод дандаа яг нэг үзэгчдийн одоо зүгээс их юм нэг сэтгэл ингээд догтлуулсан тийм тоглолтуудыг хийж гарч ирсэн. Тэгээ инх жаргал маань ер нь олимп эхлээд 28-нд эхний тулаанаа хийсэн байгаа. Чи чадна өөртөө итгэлтэй байгаарай л гэж хэлмээр байна. Өдөө хүртэл ингээд хамт ингээд бэлтгэл сургуультай хийгээд бүх хүнд цаг үеийн өмчүүдийн маань ингээд хамтдаа даван туулж мэдрэмжийг маань ингээд хамтдаа хуваалцаж байгаа багш нартаа бүгдэнд нь баярлалаа гэж хэлмээр байна. Гэр бүлийнхэндээ хайртай шүү гэж хэлмээр байна.